сайн байцгаана уу guys. Өнөөдрийн бичлэгэн дээр Оркуудын хаан Балмондор тоглосон байгаа. За тэгээд season 41 дээр Балмонд маань buff авсан зургаар тоглож үзсэн. Ийхүү XP lane дээр хүч үзэхээр олж Төрүүдийн хаан Томсон гэж нөхөр байгаа. Балмодын эсрэг Томсон гэдэг. Энэ сайхан нөхөр үзэж байна. Манай Томсон бол ингээ өөх хаягтай тулгараад Винженс дарахаас өөр аргагүй болсон. Цэргээ авъя юу гэсэн сэтгэл зүйн дээр дөрөөлөн хороон. Зүтгэн жичрэн. Тэгээд хамаас манай одоо Винженс юу ч үгүй скил болохоор тунаад өгч байгаа. Ийхүү байж байтал манай Исан шин гэдэг органик хүч ирнэ. За тэгээ би танкрад тав дотор орж үлдэн дарж өгч байгаа гэдэг манай өнгөй зэгчтэй байгаа. Тэгсэн манай ийсэн лөө айлын хаяа ороод ирч левлийн харахаар дөрөвтөг. Тэгээ үлдэн дараагүй ингээ алдчихтэй байна. Тэгээ одоо сандарсан та дараад тэгээд ингээд төртлийн тань дээр маш сайхан шиддэг байгаа. Тэгээд нэг сайхан нөхөр флейм шот авсан гэж бас явж байдаг. Тамуус маань 3 левелтэй. Тэгэхээр багийнхаа нэг корн өгсөн чамаа 3 левелтэй төрөлийг бол аавна гэж орж ирд юм байна лээ. Аюу сайхан корын бафыг авчаад байсан чинь фрик зогсож идэв. За сайхан аллаа гэсэн зүгтаад өгсөн. Яа манай Томсон чинь тэгээд бас үлтэн дарчхаараа хүнээ байчнаа. Дайраа нач тандаарай. Support XP fighter-уудын дайм болж чинь дундуур нь mage core 2-ыг дидэр болж байгаа илүү орж ирж байгаа. Хаяпоса заас өдрөө явуулчихдээ байна. Яа тэгснэ орж ирж одоо айгүй том андуурдаг. Яг хажууд байгаас өдөрлөгөө шилжээд ингээд маш сайхан шидээд өгдөг. За би чинь тэгээ юун төлөө балмад хэрэг байлаа. Товор дундуур нь гүйжж ээж л балмад болоо шүү. Ийхүү сайхан хүмүүстэйг нийлж байгаа сайхан төвөртлээ. Мэлхийг нь сайхан сейф авчаал. Ерөнхийдөө бол энэ Томсонтой болоод цус үзмээр байгаа. Эний ч өгчөөс хамаагүй цусал үзмээр байгаа. Манай хүн бол ингээд орж ирэхгүй байх лээ. Ороод ирэхийг би ч та нүүр нүдгүй эргээд гарах хэцүүлээдэг байгаа л даа. Тэгээ орж ирэхгүй. Тэгээл нэг мэдсэн шал өөд сүрэл зайл тоон дотор нь ороод. Хажууд нь манай жээл ороод ирсэн болохоор надад тэгээ бүүн бич бүүн пат хөнөөчөө гардаг. Юуны төлөө хорон санаатай айлын хаяа ингээд зүгээр зогсоод бафа унаж байх дайм гэж. Доод лейн хангалттай чигчгсэн болохоор одоо дэвтлээ гэж дарамтлаа. Та нар ер нь тэгдэг үү? Та нар бид чинь ингээд жээл ороод ирэхлээр хүнээ байдаг. Жишээ нь тэгээ дээр нь балмадыг авсныг хэлэх бол ингээд балмад авирлаа тоорлоо нахгүй болохгүй юм шиг санагдав. Ерөөсөө даварна. Яасан цэцэний үл сайхан бууж ирээ. Адай мэдээж тоо доктор нь бүтэн гүйж байгаа хөнөөдөг. Сайхан снэйк үйл ажиллагаа явна одоогоор. Чанга одоо ингээ намайг мэдээгүйгээс болж байгаа гэсэн шийдвэрлэн. За юун төлөө айлын багт төрсэн байгаа би өөр газар байж таарна тийм хаяага дээрлэв. Тэгэхээр та нар анзаарч ивэл энэ Балмонд энэ хоёрын дэмэж өмнөөсөө илүү амар болдог болсон байлээ.
Яа ийгүүтэйгээд одоо бурханлаг оршихуй болцсон. Нэр чинь нэг хэлэн чирээд хэлүүлээ дайраад чи ямар ч нөлөө байхгүй. Эвгүүтээ дэрвэл Винченстэй бас Жейлатай болохоор одоо тийм. Нэмэрэг үлдээ нэг болж. Өвдөө адил Жейла маань орцсон болохоор би ямар нэг юм хийхгүй болохгүй юм шиг санагдсан. За тэгээд товруудын год зогсчоод Томсонгийнхоо өвзгөн дээр ингээд хадаастай жад зоодог. Жадлаг гэж солиорж шүү сүх юм байгаа юм. Ерөнхийдөө бол тэгээд Винченс Жейла нэмэх Баалмод гэдэг бол тэгээд аюултай байна лээ. Ер нь бол маш чанга байлээ. Одоо тэгээд тоглолтын дурш ингээд аарц юм чи хожигдчихвэл бүр өнөх цаашаа хэлсэн тэ. За тэгээд энэ матч дээр Тамууз маань Интэл Томсон болоод дууссан. Чангагийн ультимейтийн дэмэж бол үлгэр байна. За тэгээд хүмүүстэйг нийлээл цагаан тааврыг нүүрнүүд үзээд дуусгадаг байгаа. Балмадынхаа бичлэгтэй хамт байсан хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээ жоох илүү сонирхолтой бичлэг оруулнаа. Зяаинхүү Балмадын маань эхний бөгөөс сүүлийн бичлэг орлоо. Дахиж Балмадын бичлэг орохгүй. Балмад яг балмад вэ чадуу аль эсвэл бааги вэ юу те сэтгэлээ комент хэсэгт үлдээгээрэй guys баярлалаа.